Энэ удаагийн бичлэгээр 2023 оны 1-р сард Netflix-ээс эрхлэн гаргасан зохиолч Amber Noizumi, Michael Greener-ийн бүтээл болох 17-р зууны Edo Shidai гэж нэрлэгдэх Shogunate Irui буюу Самурай нарын Ируийг харуулсан гайхалтай бүтээлийг ярьж өгөөлнө. Мэдээж уламжлал ёсоор бид номшихынхаа өмнө номтойгоо танилцах ёстой байдгийн айдлаар киноныхын ертөнцтэй эхлээд танилцах хэрэгтэй. Бидний сайн мэдхээр ихэнх эртний төр тулсуудад хаан хамгийн томоохон эрх мэдлийг эзэмшиж улс орныг удирдан захирдаг байсан билээ. Харин Японы хувьд эртнээсээ л хаан бараг л бэлэгдэлтүүдий байж орон доторх ноёд түшмлүүд болох даймианаар нь улс орныг захирдаг байсан ба 12 дугаар зуунаас 19 дугаар зууны 2 дугаар хагас хүртэл нийтдээ 700 орчим жил шогунууд улс төр, цэрэг, эдийн засгийн эрх мэдлийг гартаа авсан бөгөөд энэхүү засаглалыг шогунат гэж нэрлэдэг. Ерөнхийдөө улс төрийн систем нь феодалын систем буюу ноёдын засаглалтай төстэй гэж болно. Харин шогун ягч эзэн биш ч гэлээ хааны эрх мэдэл бүхий зэрэг ноёныг хэлдэг. Японд шогунатын түүхийг гол төлөв 3 үе болгон ангилдаг. Камакурагийн шогунат, Ашикагагийн шогунат, Edo шогунат. Өнөөдөр ярих бүлээн самурай 1600-аас 1620 оны хооронд буюу Edo шогунатын үед эхэлдэг. Японоос нь хаалттай бодлого Саккоку барьж гадаадуудыг эх орноос хөөн гаргасан цаг үе юм. Учир нь 16 дугаар зуунд Португал, Испани зэрэг Европын колоничид Японд ирж худалдаа наймаа эрхэлж улмаар католик шашны нөлөө тархаж эхэлсэн. Мөн тэнгисийн худалдаа болон шашны нөлөөнд дотоодын самурай болон даймиан нарын хүчний тэнцвэрт нөлөөлж улс орныг тогтворгүй болгох эрсдэлтэй байсан. Шогунын даймиан нарын хүчийг хянах шаардлагатай болсноор гадаад оршноос бүр мөсөн улс орнууд тусгаарласан байдаг. Энэхүү бүтээл нь нийтдээ 1 цаг хүртэлх 8 ангиас бүрддэг. Нэг удаатай 2 ангийг нь ярьж өгөх болно. Одоо энэ кино товчлоо үзэхэд яг гоё давсан дарсан оол шиг санагдах болохоор кино товчлоо эхлүүлье. Лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Blue Eye Samurai. Кино эхлэхэд цасан шуурга дундуур алхаж буй дайчны хэсгээр эхлэхдээ зэрэгцэн 1633 онд Япончууд гадаад орчноос хилээ бүрэн мөсөн хаасан. Цагаан эрстэй юм уу эсвэл Япон царайтай хүмүүс харагдхаа болж хагас цустай төрсэн хүүхдийг хүнээс доогуур арчаагүй нүгэлтэй мангас гэж үздэг болсон гихт экстер эхэлнэ. Өнөөх дайчин алхасаар нэг нь уушгийн газар орж ирдэг. Амда бутны хоол хийх ринго гихөөг аав нь загниж зочин ирснийг сануулна. Тэрээр дайчин дээр ирнэ. Манай цай сайн биш чалуун. Бид эндхийн хамгийн сайн шүлтэй газар. Тань цай авчрыг хэмээн явхад хажуу ширээнд нь суух нэг нэр дахиад горлолшүүл авчир тэнэг минь хэмээн түүнийг зандарна. Мөн тэрээр би аавд чинь их мөнгө төлсөн шүү. Гэхдээ эмсийн газар надад илүү ихийг төлөх болно. Одоо харин ид хэмээн хажууд суух огт руу уурсна. Рингоч нилээ чийлгай амда айлсаарл аав нь яарвчлуулж хурлахгүй бол тэр эмсийн удалдаа чинь биднийг алах болно шүү хэмээн яарвчлуулна. Хүү дайчин дээр хоол авч ирэхэд үнэрлэж үдснээ шууд л эздэг. Ринго өнөх ууртын ирийн ширээн дээр ирэхэд охин ууртын ирийн гарыг цохино. Ринго тавхтаа олоод түүний үр дээр асгаж өнөөхөн шууд л түүнийг алгатна. Чи одоо нохоо юм уу? Чи надад нохоогоор үржлүүлээ юу хэмээн уурлахад аав нь миний хүүг өршөө. Хурдан цэвэрлээч хэмээн уурлахад бүтлгүү Ринго асгасан гурилтэй шүлэн дээр гიშгэн үлдсэн шүлээ ууртын ир дээр асгачдаг. Харин ууртын ир буу гарган ирж би энэ тэнэг нохоог устгах хэрэгтэй бололтой гэхэд Ринго би нохоо биш гэсэнд чи дүнгэж сая хуцвуу да. Чи намайг хэн гэдгийг мэдхүү. Би бол эмсийн удалтай чинь хач юм уу? Хин ч хачаагаар оролддгүй юм гэхэд хажуу талын ширээг хятнуулан түлхэх чимээ сонсдож өнөөхөө дайчин түүний өмнө хурж ирдэг. Гайхалтай юм. Би өмнө нь ийм буу харж байгаагүй юм байна. Европ загварын тийм үү гэхэд мэдээж юм бол хууль бус гэсэнд эмсийн 8 чинь хач юм уу? Би сонсч л байсан юм байна. Октод худалдан авахгүйгээр нэг ч тосгоноор өнгөрч байгаагүй. Чамд наад зэвсгийг чинь өгсөн чухал найзууд байдаг л байхтай хэмээхэд өнөөхөн чи намайг яаж мэддэг юм гэсэнд магадгүй би чамайг дагаж байсан байж болох юм. Чи надад наадахыг чинь хийн нөхснээ хэлж болох юм хэмээдэг. Харин өнөөх өнгөрөө нөхөр буцан ширээн дээрээ сууна хоолоо идэхэд дайчин түүнээс хэн ч ам зарсныг надад хэл хэмээн шаардна. Сэлмээ хойноосоо сугалахад өнөөхөн буугаа түн рүү чиглүүлнэ. Чи наад сэлмээ миний бууны үдээс далаа нэгжүү хэмээхэд чи миний сэлмийг хүртэх хэрэггүй. Энэ утгыг ч мөн адил хэмээн түүний бууг нь 2-3 таа нам зүсэж түүнийг ширээн дээр дарахад өнөөхөн бууг хүсэж байвал ав гэсэнд дайчин надад бууч нь хамаагүй. Хинээс авсан хэрэгтэй байна гэхэд хээж шиндээс авсан гэж түүнд хэлдэг. Түүнийг хаана байгааг асуухад тэрээр мэдэхгүй гэхэд нүдний шилээ доошлуулсан цэнхэр үнтэй харуулхад өнөөх нь айсандаа даанч юу ч мэдэхгүй байдаг. Ринго харин түүний нүдийг харна алмаар нь зогсож байлаа. Дайчин түүнийг орхин явхад өнөөх нь ч юм уу чөтгөрийн нүдтэй новш чиг л анрио шиг харагдаж байна хэмээхэд сэлмээ суглан үлдсэн ураг нь таслаад яваад өгнө. Харин Ринго бүх зүйлээ аван түүний ардаас явдаг. Анрио бол Японы түүхэнд гардаг өшөө авч сүнсийг хэлдэг. Илүү дэлгэрэнгүйг нь өөртөө айгаад мэднэз. Манай дайшны нэрийг Мизу гэдэг. Анрио гэснээс нь харуул түүнийг эмгтэй гэдгийг мэдж олно. Мөн мэдээж цэнхэр нүдтэй болохоор тэрээр хагас цустай. Мизу Рингог анзаарн гэртээ хайр гэдэгч тэрээр гэр бүлээ үзээ яддаг. Бүхэл амьдралынхаа туршид юу ч хийж чадахгүй явсан. Одоо л хийх зүйлээ оллоо. Би ч юм шиг самурай олмоор байна. Намайг шавья болгооч. Би хүссэн бүхнийг чинь хий хэмээн гуйдаг.
Самурай гэдэг нь өөрөө эрч зэрэг гэсэн утгатай. Хин дуртай самурай болдоггүй. Язгууртны цустай ирэх хүн л самурай гэх нэрийг зөөдөг байсан. Эмэгтэй хүн самурай болох нь хориотой, мөн мэдээж гадны хүн ч гэсэн адил самурай байх нь хориотой байд. Мизу татгалздаг. Тэгсэн ч Ринго бууж өглөөгөөр би хүчтэй. Ачаагч нүрий. Бас дэлхийн хамгийн амттай собааг өдөр бүр хийж өгч бай хэмээн өвдөг сүгдэн гойдог. Харин түүнийг модонд хүлэн цааш явна. Замдаа тэрээр нэгэн дуган олж, арц өгөөлн, хээжийн шиндэг олох замыг минь гэрэлт өгүүлж, түүнийг олох замыг минь заана. Тэднийг алах хүчийг өгөөч. Мөн миний зэвсгийн эцгийг минь хамгаалж өгнө хэмээн залбирдаг. Үзэгдэл солигдоход тэнгэрээс синхэр өнгөтэй солир унж байдаг. Нүрээ нуу маск зүүсэн бяцхан Мизу хин нэгнээс зогтон байшингийн ард нуугдах ба түүний ханаас хэсэг жаалууд хөөж байдаг. Царай нь бусдаас өөр болохоор юм шүү дээ. Тэд түүнийг хавцлын ирмэгт шахаж, зугтмаар байвал өсрэлтэй хэмээн сүрдүүлнэ. Тэдний дундаас улаан кимонотой нэгэн жаал гарч ирнэ. Би чамайг мэднэ. Чиний эцэг чинь цагаан арьстай чөтгөр байсан болохоор чинь амиа орлсон хэмээхэд тэрээр өнөөх жаал руу дайрна. Тэдэнтэй нэгэ үдсэн ч баралгүй хэмэх нүдүүлэн газар дундаг. Гисэн ч яг энэ мөчөд ойролцоо газар солиор унаж жаалуудаж түүнийг орхин нодно. Мизу хадны ард уйлан суухад нэгэн дархан газар дунсан чулуун дээр ирнэ. Тогшиж үзээд маш ховор ид болохыг хэлээд өргөсөн ч дийлэхгүй байх тул Мизу түн дээр ирэн туслаж чулууг хамтдаа газараас хүн дээр өвлөн хачин явна. Хараагүй дархан түүнд хоол өгч хаа нэгтээ явах газар байгаа л түүнийг явахыг хүсдэг. Гисэн ч гадаа бороо орж байгаа тул Мизу хаалгыг онгойлгоно, буцаа хааж, явсан дүр хэсгэн буцан ирдэг. Дархан металлыг хид сөхөж үзээд дийлэхгүйгээ ойлгон орондоо орно. Металлын ангиных дуунаар Мизу сэрэхэд дархан өвгөн түүнийг яваагүйг мэдэж байдаг ба хин нэг нь өөртөө цай хийвэл сайхан байна хэмээн хэлдэг. Үүнээс хойш тэрээр дархан туслахаар болсон байдаг. Эргээд үзэгдэл солигдоход тэрээр Киотод ирсэн байх ба хэсэг морьтой самурай нараас Шиндо доожог хайж байгаагаа асуухад тэд өөрсдийнх нь доожог болохыг хэлээд түүнд очих замыг нь зааж өгдөг. Тэрээр явах замдаа буруу газар орж ирсэн байдаг ч зөв хүнийг нь тийшээгээ оруулаад өөрөө Шиндо доожогийн зүг явдаг. Мизуг үр гарч явхад Акимиг үнч хажуугаар нь сүхтэйгээ өнгөрөх ба тэд нэг ширцээр өнгөрдөг. Акими ноёнтой уулзахдаа өөрийн нэрийдвэн талаар юу гэж хэлэх тухай бичсэн цаасыг уншин амдаа өглөн явж байдаг. Ноёнд өөрийнх нь хэлсэн санааг нь дуулгасныг асуухад хэв нэг тийм ээ хэмээн хажууд нь явах хүн бол түүний туслах Сики юм. Түүнийг ноёны өргөнд орж ирэн толгой бүхийг амдаа цээжилсэн үгээ хэлхийн алдад ноёны хүү нүүрлэн хоол шидэж саатуулахад Дамиг хүүгээрээ бахархах нь ирээдүйн гайхалтай загсагч болохыг хэлээд харин Акимиг агуу хүнтэй суух хувь тавилантай хэлэн түүний хинтийг ирлэх хүсэлтэй байгааг асуудаг. Акими үгээ хэлхийн хооронд түүний аавыг өөртөө найдал эрх мэдэл бүхий нэгэн байсан. Гахайг дижэвэл юу болдгийг сануулад гахайн хитрхийг чихрөөгүүл эцтэй тархин ялзарч өгдөг юм. Энэ хитрхийг хийсэн гахаан биш. Чихэр өгсөн эзнийхийн буруу хэмээхэд Акими өөрийгөө гахаа биш гэсэн чи чихэр итгийг хүсэж байна. Надад илүү дээр санал байхад яагаад зурж байгааг асууна. Хэдэн ноёд түүнийг ихнэрээ болгох санал тавьсан хэлнэ. Сайто гэх ноён дөнгөж сая ихнэрээ алдсан гэхэд тэр архич нь үгэндээ сууна гэж юу хэмээн Аками уурсдаг. Ноён түүнд Сайто ноён 100,000 коко олдог хэмээхэд энэ тэгээ миний үн хэрэггүй гэсэнд ноён нуурсаж хэрвээ би чамтай гэрлээгүй бол чи өдөрт эмсийг хүрээлэнд байх байсан. Нэг бол түүний ихнэр болох, үгүй бол хатуур юм болох сонголтыг өгдөг. Охин босож түүний ухаанд нь зах хязгаар байхгүй мэрэгэн болохыг хэлж түүний дэрэгдээс холдмооргүй байгаа тухай болно. Өөрийг нь хамгаалж чадах Дайчи ноёны албанд сонирхолтой нэгнийг хайж байгаагаа хэлэхэд ноён Сики өөрт нь 24 тулаанд орж нэг чалагдаагүй гих дийлжгүй гих очтой том дивжиний нэгэн самурайн талаар дуулгасан гээд хэдий эцэг нь захасчин байсан ч гэлээ түүнд гайгүй цалин олгож өөрт ойрхон цайз түүнийг суулгаж болох юм. Түүний нэр нь хэн байлаа гэхэд Аками Тайган байхаа хэмээдэг. Үүний дараа Аками цөөрмийн усанд дүрсээ толтон зогсоход түүний ард нь нэгэн самурай ирсэн байх ба 3 тоолон тэд өөрсөндөө бэлдсэн бэлгээ үзүүлгээд Аками болохоор алт. Харин өнөөх залуу чихэр гартаа татгсан байдаг. Харин тэрхүү залуу бол сая ноёны хилээд байсан дийлжгүй гэх самурай Тайган юм. Акимиг нь зүгээр нэг үзэсгэлэнтэй нэг юм биш. Ямар хэрсүү нэгэн болохыг энэхүү хэсгээс харж болно. Яасан бэ гэхээр Тайган Акими хоёр аль хэдийн нэгэндээ сэтгэлтэй. Харин Тайган доод гаралтай болохоор ноён мэдээж нэр хүндэд нь муу учраас гэрлэхийг зөвшөөрөхгүй шүү дээ. Харин Акими туслахаараа аавынхаа чихэн Тайганы талаар дуулгаад тэгээд сая Тайгантай гэрлэх талаараа зөвшөөрүүлчихэд гараад ирж байгаа нь энэ байхгүй юу? Загсны хүү Тайганы хүү том ноёны охинтой гэрлэх болж байгаа. Мизу алхасаар Шиндо доожогийн гадна ирнэ. Шиндо доожогийн мастерс мэдээ хүрэхээр ирсэн гэдгээ хэлж дотгош ордог. Тэнд нэрээдэн самурай олон ирчүүд бэлтгэлээ хийн, цайны ёслол үлдгэх Мизу улс хийж байдаг. Түүнийг мастрын баруун гар гэж хэлж болохоор нэг нэр өгтөн авдаг ба мастер захиа хүрэгчтэй шууд уулздаггүй. Би мэдэг чинь дамжуулаад өгөө гэхэд Мизу мастрын мэдэг зөвхөн мастер тал дамжуулна гэхэд өнөөх нь уурлаж түүнийг 200 жилийн түүхтэй Шиндо Рю гэх нуус дулааны урлагийг заадаг. Шиндо сургуулийн өмнө байгааг хэлнэ. Хүндлэл үзүүлэхийг сануулan түүнийг явахыг шаардахад тэрээр холоос урт хэцүү зам туулсан. Шиндо доожогийн нэр төрөө үзүүлэн хоол амрах газар өгөхийг хүсгээд түүнд тусан дэвтээсэн будаа өгнө өрөө шүү газар оруулдаг.
Мизу гадна бэлтгэл хийж байгаа самурай нарыг харахад киноны хэсэг дахин өнгөрсөн цаг хугацаанд очиж тэрээр өөр самурайг хэрхэн бэлтгэл хийж байгааг харан зогсдог. Мөн мэдээж өвгөн дарахны хэрхэн сэлэм урлаж байгааг хажуунаас нь харан суралцж байлаа. Сэлэм бол самурайн сүнс. Өвгөн түүний чинжаал хийсэн байгааг анзаарч дахин мянган ширхэг ийм чинжаал хийсний дараа чи сэлэм хийхэд бэлэн болно гэж хэлдэг. Ингээд хэдэн жил өнгөрсний дараа Мизу мянган ширхэг чинжаал хийсэн байх ба дарах нь өвгөн өнөөх төмрөө давтаж дийлээгүй л байдаг. Ямар ч жирийн харагдсан металлыг давтаж чадахгүй. Магадгүй над металл чинь сэлэм болохыг хүсэхгүй байгаа бах. Бүхий л металл сэлэм болохыг хүсдэг. Нэг нь өвч өвгөн Мизуг сэлмээр хичээллэж байгааг анзаарна. Ямар шалтгаантайг нь асуухад тэрээр дэлхий дээр амьд байгаа хамгийн шилдэг элдвчин болохыг хүсдэгэ хэлдэг. Мөн тэрээр өөрийгөө ирлиц гэдгээ хэлэн түүнийг анх төрөхөд 4 цагаан эрснээр Японд байсан бөгөөд тэд зэвсэг, эмс охид болон хар тамхи худалдаалдаг байсан. Мөн тэдний нэг нь Мизугийн ээжийг хулгайлан өөрийгөө төрсөн болохыг хэлдэг. Мангас ичгүүргүй амтна. Ингээд тэрээр тэднийг өөрийн гараар үгүй хийнэ хэмээн тангараг өргөсөн байна. Дархан өвгөн түүний түүхийг сонсож хамгийн бат бөх хилд гэж гаднаа хатуу харин дотроо уян хэсгийг агуулсан цэвэр болон хольц агуулсан сэлмийг хэлдэг. Чи магадгүй хүчтэй байж болох юм. Шөнөөр хичээлээрээ хэмээдэг. Ингэж л тэр хөл болон гартаа хүндрүүлэгцэн дархны гэрт ирсэн хамгийн сайн гэгддэг самурай нарын хөдөлгөөнийг дуурайн бэлтгэл хийж эхэлсэн байна. Буцаад одоо цагт ирэхэд тэд түүнийг хөөж харин Мизу тэдний мастертай уулзахаас нааш эндээс явахгүй гэж хэлдэг. Харин тэд илдээ соглон түүн рүү дайрахад бүгдийг нь гөвөхөд тэд түүнд Шиндориуг харуулхаа хэлэхэд тэдний Шиндориу бол хог новш хэмээн тэднийг зүгээр нэг хэлбэр бүхий гарууд гэдгийг нь харуулж 8 эсрэг нэг модон сэлбээр тулд нь бүгдийг нь ялдаг. Харин тэнгүү гарч ирнэ. Түүний зүг сэлмээс суглана. Түүнийг ч муу адил модон тоглоомоо хайж сэлмээс суглахыг сануулдаг. Мизу тэгвэл тэднийг өгөх болно гэж хэлдэг. Яг энэ үед Тайг нь оюуны охинтой гэрлэх болсноо тэмдэглэн суудаг ба түүнийг тэнгүү дуудаж эргэтэн шав нарыг нь гөвж үйдэг. Шиндо доожог хин сүр зүрхлөв хэмээн асуухад Мизу танаа доожод юм чаддаг хүн алгадаа гэхийн зургүй түн рүү дайр нь өшгөлн унгаадаг. Тайгныг тэртээ дээр үед өөрийг нь эргэлхэж байсан хүү болохыг Мизу анзаардагч Тайг нь харин анзаардаггүй. Тэд Тайгныг 24 халз тулаанд ялсан болохыг хэлж Мизу хэд ялсныг асуухад би тоолох хэрэгтэй юу хэмээн тэднийг ядсаар л идэг. Ингээд тэд бэлтгэлийн модон сэлмээр тултацгаахад энэ тэнцүү байх боловч Тайгн түүнийг авч шидлэн Мизуг өөрлөө нь харахад сайн нэг хэм болохыг нь таньдаг. Тэнгүү Тайгнд доожогийнхоо болон өөрөө нэр төрийг сэвтэж болохгүйг анхааруулна. Илд өгч ийхүү тэдний хоорондох жинхэнэ халз тулаан эхэлнэ. Мизуг сэлмээ сугалахад түүний сэлмний тэмдгийг нь харна. Ямар дарахных болохыг нь ч юм адил анзаардаг. Тэд өрсөлдөгчийнхөө Камай буюу тулааны өрсөлтийг нь харна. Ямар дайралт хийх гэж байгааг нь толгой дотроо төсөөлж байгаа нь хоёул ямар өндөр түвшний дайчд вэ гэдгийг нь харуулна. Ийхүү Тайгн дайр нь ирэхэд Мизу сэлмээрээ цас руу цохож харин Тайг нь огтхон сандралгүй тайвнаар дайралтыг хүлээн авч зөрүүл нь иргэн харахтаа түүнийг илдээрээ дарна хажуу тийш аван шидэлдэг. Тэрээр Мизу танд нь үхэл хүмбэрт ирдэг. Харин чиний өв тэр өдөр нь өнөөдөр байх болно хэмээн хэлээд түүнийг өшгөлн унгаж иргэн явхад Мизу нүрээ цасаар угаан гар болон хөлөндөх хүндрүүлэгчийн цөмийг нь тайлна. Тайгны зүг дайрахад Тайгн ч муу адил сэлмээ авсан ч Мизу дэндүү хурдан байх ба Тайгны дайралтаас болтож сэлмийг нь цохин салгаад өсгийг нь зүсэж түүний газар унган хорох гэсэн ч Шиндо доожигийн мастер ирэн түүнийг зогсоодог. Мастер түүнээс юу хүсэж байгааг нь асуухад тэрээр түүний дүү болох хар захын худалдаачин гэх Хейжи Шиндог хаанаас олж болохыг асуудаг. Тэрээр дүүг нь олохын төлөө эдгэр зүйлсийг хийснийг гайхан түүнийг Танабе аралт Гинкан каланаар хамгаалуулж байгаа талаар хэлээд чи түүнийг яах гэж байгааг мэдэхгүй ч чи хизээж түүнд хүрч чадахгүй хэмээдэг. Мизу ясал нь явах гэхэд нь түүнд халз тулаанаар ялагдсан хорсон Тайг нь одоош түүнийг нохоо хэвээрээ хэмээхэд Мизу түүний үсийг нь тайраад яваад өгнө. Самурай хувьд Чонмагэ буюу оройд ирэх үс нь нэр төр үнэнч байдлын бэлэгдэл байдаг болохоор Тайгнаас каланыхын шууд нүрээ буруулдаг. Мизу түүний үсийг тайрснаар түүний итгэх бахархал хамгийн гол нь самурай нэр төрийг нь хамт тайрсан гэсэн үг. Энэ бол самурай хувьд ичгүүрийн дээд хэлбэр бөгөөд үхснээс дор зүйл юм. Ихэнх үед самурай нар сеппуку хийн үхдэг байж. Гэхдээ хүссэн хүмүүс нь сеппуку хийдэггүй байсан бөгөөд зөвхөн нэр төртэй нэгэнд л сеппуку хийх эрхийг нь олгодог байсан байна. Тэгээд өөрөөсөө илүү дэлгэрэнгүй нь хайгаад үзээрэй. Цааш явцгаая. Дайжи дүү Хейжи дээрээ ирэн түүний байгаа газрын мэдээлэл өгсөндөө уучлалгүй нь тэд түүнийг яаж чадаагүй хэлэхэд Хейжи чиний шавнар илүү их бэлтгэл хийх хэрэгтэй юм байна хэмээхэд Мизутэй киноны ихэн таардаг нөхөрч муу адил ирсэн. Тэр бол хүн биш гэж зогсож байдаг.
Харин өрөөний болон царай нь үл харагдах нөхөр алин барьчихсан. Түүнийг алуулахаар Four Fangs-ыг явуул. Хөлсийг нь хоёр нугалж төлөрөө гэж сууж идэг. Ингээд Мизуг алахаар бөгшний эзний назгуулууч шиг мөртнөө замдаа гарна. Мизу халуун оршоонд шархайд ихээр орохдоо өнгөрснөө эргэн санана. Тэрээр өөрийн даалгавартаа гарах болсноо хэлэхэд өвгөн түүнд хандаж өшөө авалтол алчиг хизээч зэврэхгүй чамаа хүлээж л байх олноо хэмээхэд Мизу өөрийгөө бэлэн гэдгээ хэлнэ. Өвгөн түүнийг өгчөж болохыг анхааруулсан ч Мизу түүнд үргэлж талхарж явахаа хэлдэг. Өвгөн түүнд хандна хэрвээ нэгэн шийдсэн бол сэлэм авч яваарай хэмээхэд тэрээр аль хэдийн өөрийн сэлмийг уралсан байх ба өвгөн сэлэмний чимээг сонсон шууд л түүний урлаж чадаагүй гангаар хийсэн гэдгийг олж мэддэг. Рингогийн аав хүнээс имэх цус гарна гэж хэн санах вүлээ хэмээн шалаа зүлгэж суухад Four Fangs Мизуг сургалт нэрнэ. Гэтэл яагаад ч юм цаан суусан нэгэн нэр юм мэдэж байхад цаад боллоо хэмээн уурлахад хоёр нь очоод гиз дотрыг нь цуулдаг. Рингогийн аавч айхтаа тэр хоёр өдрийн өмнө энэгээр ирж бөөн цуснууж болгосон. Мөн хүүг минь аваад явчихсан хэмээн мэдэж байгаа бүх зүйлсээ хэлнэ. Дахиад л цэвэрлэх хэрэгтэй болно. Энэ хооронд Ринго өөрийгөө хэрэг болноо. Намайг аваад яваач хэмээн залхааж өгдөгч. Мизу эцэст нь түүнийг сүрдүүлэхээс өөр аргагүй болж тэрнээс нэг юм сална. Тосгоны үүдэн дээр ирэхэд орох зөвшөөрөл бүхий пайцтай хүмүүсийг л нэвтрүүлж идэг. Мизу угаасаа пайцгүй болохоор орч чадахгүйгээ мэдээд буцах гэсэн ч үүдний харуул түүнийг саатуулахад Ринго гарч ирнэ. Өө, пайц энд байна. Бид энэ собо хийх баквит авахаар аялаж яваа. Наа чи миний туслах хэмээн түүнийг аварч гардаг. Мизу Ринго тандна. Чи надаас хайж байгаа зүйлээ олохгүй. Би өшөө авах ёстой. Үнийг ямар ч үнээрээс нь хамаагүй хийх болно гэсэн ч өнөөхөн би өшөө авалтанд хайртай гэж байдаг. Мизу түүнд энэ бол өхөл дагуулсан чөтгөрийн зам хэмээсэн ч би үүнээс айхгүй байна уу? Би угаасаа нэг зүйлээр хамгийн шилдэг болчихсон. Одоо харин дахиад нэгийг хүсэж байна. Гэхэд гурилтай шүлэл тулаан бишээ гэсэнд миний амьдрал тэр чигээрээ тулаан байсан гэж хэлдэг. Ингээд л тэд хамтрагчд болж зай болохоор замдаа гарцгаана. Тайг нь ялагдсандаа готрон суухын зэрэгцээ маш цэвэрхэн цавцсан болохыг анзаарч тэр яагаад намайг алаагүй юм бол одоо бүгд намайг шоолцох болно. Би гисээ хүлсэн дээр хэмээн гайхан судаг. Акаме түүнийг тайтгаруулна. Энэ бол аль биесны халцтуулаан байгаагүй. Зүгээр гинтийн дайралт байсан. Хэрвээ тэр чамтай аль биесээр тулдсан бол тэр өөхөх байсан. Тийм болохоор чи нэр хүндээ алдаагүй гэд түүнийг тайвшруулдаг. Тэд хамтдаа биологийн хичээл хийсний дараа Тайгэн чиний зөв. Би түүнийг хайж олоод аль биесээр тулаан дуудаж өөрийн нэр төрийг сэргээх болно. Тэр яг одоо хээжийн шинэ догийн зүг явж байгаа. Би түүнийг олноо хэмээн утгагүй болох хурмайж үлдөөнд Мизуг хайхаар явдаг. Дайчинд нэр төр нь амин сүнсэн байдаг үлээ. Ер нь бол эр хүнд Ринго ч олон юм ярин Мизуг залхаасаар явхдаа нэгэн тосгонд ирэхэд тосгоны бүх хэрэгт нь хадага мацурыг их баяр наадамд оролцоод гэртээ байцгаахгүй байдаг. Завь түрээслэхээр ирэхэд завны эзэд маргааш явцгаана. Өнөөдөр чинь баярын өдөр. Энэ өдөр бурхныг баясгаж баярлаж зингэхгүй бол ирэх жил тэр чигээрээ муу жил болж өнгөрдөг юм хэмээн нууцгааж байдаг. Мизу Ринго тон хавж өгнө хөлөнд нь зүглэгдэг. Ягаад гэхээр Рингод эндүү том биендээ баймиргүй чимээгүй явдалтай болохоор түүнийг хаана явж байгааг нь дугаар нь мэднэ гэсэн үг. Мөн түүн тонхоо хизээж авч болохгүй. Авах юм бол тэр цагаас эхлэн хоёул зам салж байгаа гэсэн үг болохыг сануулдаг. Ингээд өөрөө явж бэлтгэл хийхээр болж харин Рингог маргааш хүртэл өөрийгөө зугаацуулаад аваарай хэмээн үлдээдэг. Энэ үед Тайган болон Four Fangs түүний мөрөөр дөхөн тосгон руу ойрцоор л идэг. Цайз дотроос хийж шиндоо гадаах завийг харна. Тэд даалгавраа амжилттай биелүүлээд галаар дөхөө өгөх ёстой дөө хэмээн цонхоор харан зогсдог. Харин хойно нь Four Fangs-ыг Мизугийн хойноос явуул хэмээн сүүдрээс яриад байсан нөхөр зураг зурангаа чи санаа зовхгүй гэж мөг төлсөн биш үү хэмээн зогсож байдаг. Мөн тэрээр жилд ганцхан удаа энэ баярын үеэр арлаас гарах боломжтой байгаагаа үзэн ядаж байна хэмээхэд ээжи түүнд хандна. Бидний шоогонд бэлдсэн гинтийн бэлэг бараг л бэлэн болох гэж байна. Харин үүний дараа чи дуртай үедээ дуртай газараараа явах боломжтой болно хэмээдэг. Харин тэр утгагүй шоогоныг хүссэн үедээ намайг хоригдог байхаа болно хэмээн зангарахтайгаар хэлэн зогсдог. Мизу ойн гүнд ганцаараа бэлтгэлхийн далайн усанд орохоор явна. Ингээд бидэнд өнгөрснийг харуулхад нэгэн самурай үгэн дээр ирнэ. Таны давцсан нэлд бол үн мөнгөөр хэмжээлшгүй хэмээн гуйхад тэгсэн ч төлбөртэй шүү дээ хэмээхэд тэрээр өөрт байгаа бүх мөнгөө гаргаж өгөөд нэгэн согтуур оны нэр нь түүний эцгийг хөнөөсөн. Тэр над дээр хизээ нэгэн цагт эргэж ирнэ. Надад түүн шиг чадвар байхгүй. Харин таны зэвсэгтэй бол би түүнээс өшөөгөө авч чадах болно хэмээн өвдөг сөгдөн гуйдаг. Мизу өгнөөс түүнд илт хийж өгөх үү хэмээн асуухад тэр нэг зүйл нуугаад байна. Гэхдээ би түүнд нэр төртөө өгөхөд нь туслах болно. Харин чи сэлмийг давт хэмээн тэд өнөөх хэрийн зэвсгийг давтах ажилдаа орно. Өнөөхөө эрийг гадаа бэлтгэл хийж байгааг харсан Мизу түүний хөдөлгөөнийг нь харан давтан хийхэд хэрээр түүнийг тулаанд урьж цохин унгаад ихэд яжтайгаар чи хүү гэхэд хитрхий зөөлөн юм хэмээн түүнийг шаалн инээдэг. Мизу шөнө цээжээ даваагаар ороод өөрийгөө эмгтэй гэдгээ нуудаг. Өвгөн Мизу танд нь сэлмийн галыг дүл дүрх мөч бол сэлмэд сүнс шингэн ордог үе юм. Металл олон дарах нь аль алин цэвэр ариун байх ёстой. Чиний сүнс бодол чинь ариун уу хэмээн асуухад тэрээр тийм ээ хэмээн хариулж Мизугээр дүл санах ажлыг хийлгүүлнэ. Сэлмний өнгийг асуухад Тэнгэрийн заацд нар мандахтай адил байна гэсэнд
өвгөн амдаа бувтна сэлмийг усан дурж хөргөөд энэ бол чиний эр хэмээн харуулад илдийг алхаар зөхөхөд урд хэсэг нь уграад унцдаг. Тэд илдийг энэ чигээр нь өнөөхөө ирд өгсөн. Өнөөхөр гайхан яагаад ийм зүйл болсныг асуухад санаандгүй байдлаар өөр элемент орсон бололтой. Хэрвээ юу гэдгийг нь олж мэдвэл дахин сэлмийг чинь ширээлж өгөө хэмээхэд Мизу энэ миний буруу. Тэрхүү элемент нь бий байсан юм а гэж хэлдэг. Өнөөр Мизуг алгад нь аваад дахин гар далайхад ээжи түүний гарыг нь хорж энэ номны урлаач хүний гар биш вэ? Энэ маш олон хүний амьд хүрсэн алуурчны гар байна хэмээдэг. Харин алуурч нь тийм ээ. Намайг цус Чиаки гэж дууддаг. Би үгээр маш олон хүний амийг авах болно. Мастер ээжийг нь хугарсан сэлэмтэй алуурчин хэмээн. Ядсан инээ дээр инээгээд гараад явна. Мастер ээжи Мизу танд нь цусан долонгосон нэгнийг хинч зогсоож үлдэйлнэ. Тэд үргэлж өөрсдийн хугархаа сэлмээ олдог. Бид өөрсдийн майнд олон сүүл анхаарч явах ёстой хэмээн түн захидаг. Мизу уснаас гарч ирнэ. Ойд дахин бэлтгэлээ хийн аврах томоодыг огтолд цааш явхад тайгийн түүнийг ойн цоргоогоос ажин харж байдаг. Тэгээд өөрөө ч гэсэн моднуудыг огтлон дотроо Мизуг төсөөлөхөд түүний төсөөлөлд Мизу жихнээсээ онрё болон бууж байдаг. Акане тайгныг явсан дуурлан даавн ихэж суухад гаднаас түүний туслах орж ирнэ. Аав чинь чамайг дуудулсан. Хурд нь өөрийгөө бэлт хэмээн түүнийг яаруулдаг. Акане болохоор ноёны өргөмөл охин штэ тий. Таад анзаарсан байх. Түүнийг өргөөнд орж ирэхэд Аканыг харахаар шогоны хоёр төлөөлөгч ирж гисэн. Яг л чиний хэлсэнчлэн тэр үзэсгэлэнтэй юм гэж сууж идэг. Мэдээж аав нь Аканыг үзэсгэлэнтэй болно, ариун гэдгийг нь баталнаа хэмээхэд тэд Аканыг шогоны баг хүүд ихнэр болгон авах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Инжинд нь ирэх бэлгийг нь харуулдаг. Мэдээж хайрц залуутайгаа суух боломжоо алдсан болохоор Акаме дахин аваасаа бодож үзхийг санал болгодогч энэ удаа харин түүний санснаар болдоггүй. Шогонтой ураг барилдах боломж олцсон болохоор нэр төр байр сууриа баттгах томоохон боломжийг алдах нь амдаа орж ирсэн шар тусыг хэлээрээ түлхсэнтэй адилхан билээ. Тэд 5 хоногийн дараа хөдлөх болно хэмээгээд аав нь явдаг. Харин Акаме юу ч хийж чадалгүй уйл нь үлддэг. Гисэн ч тэрээр өөрийн хувь тавилангаа бусдаар шийдвэрлэх нэгэн биш тул ордноос нууцаар гарна тайгныг хайгаар явах гэж байхдаа туслах Секидэ баригддаг. Секид түнд хандна ямар эмэгтэй шогоны хүүтэй суух боломжоо алдах билээ. Бусдын байсан бол энэхүү саналыг зөвшөөрөхийн тулд амиач солиослох байсан гэхэд Акаме тэд тэгдэл юм байгаа биз. Би л бусдын нэрхэн тэр муу дарангуйлагчтай суухгүй гэхэд түүнийг шийдсэн болохыг мэдсэн Секи Акаметэй хамтдаа тайгныг хайгаар болдог. Хүндлэмэр өсгөө шүү. Энэ хооронд Ринго хотын баяр ёслолыг үзэнгээ нэгэн гурилтай шүлний газар ирнэ. Тэгээд танай гурилтай шүлчин хэр юмтэй хэмээн асуудаг. Харин тоогооч ир түнд манайхын тосгондоо 2 дугаард орохоор сайн нь. Уг нь бол хамгийн сайн нь байсан л да. Гэвч шингээрснээр тэднийг хамгийн сайн нь олсон. Химээ түнд гурилтай шүлнээс амсуулахад Ринго гайхалтай. Гурилтай шүлийг ийм амттай болгож болдог гэж юу? Гэтэл болоогүй 2-т ордог гинэ. Миний хажууд нь юу ч биш юм байна хэмээн өөрийгөө хамгийн шилэн гэж бодож явснаа санана гутран суудаг. Тоогооч ир хүсэж ивэл манад үлдээж ажиллаж олон шүү хэмээн асуухад тэрээр магадгүй ийм болохоор л багш намайг эндээ үлдгэсэн байх гэхдээ зэрэгцэн бөмбөр нүдэх чимээ гарна. Мизу ойролцоох уулын оройд бяцлахын суугаад маргааш тэр өгөх болно хэмээн бөмбөрийн дуунаар хот руу буцахаар өндөхэд хойноос нь сэлэм нисэн ирж модон цогтоход Four Franks түүний хойноос ирсэн байдаг. Мизу тэдэндээ тэрслэх шалтгаан өөртөө байхгүй хэлэхэд тэдэн захиалга өгсөн болохоор наадах чинь хамаагүй. Чамайг хороох болно гэж хэлдэг. Энэ хооронд хотод баяр ёслолын хамгийн оргил хэсэг буюу дахин төрөлгөх нэртэй хэсэг рүү шилждэг. Бүх хүмүүс хувцас тайлан нуурлуу үсэрцгээхээр орно. Үүний дараа удгын эмэгтэй ирнэ. Нэгэн савааг шидэх бөгөөд хүмүүс хүслээ шивнэн тэрхүү савааг хамгийн түрүүнд олж авч чадсных нь хүслэн биелдэг гэж үздэг. Ринго би ямар ч хамаагүй нэг зүйлд хамгийн сайн баймаар байна хэмээн залбираад бүгд ус руу шумбацгаахад манай залуу маань өнөөх савааг амандаа 100 гарч ирж чаддаг. За энэ хооронд хэдий Мизуч хилээ дөрөв эсрэг нэг тэгээд тэд нар нь өмнөх Шиндо доожогийн сурагч нар биш мэрэгжлийн алуурчд болохоор хавцлын ирмэгт шахуулна. Тэд ч мөн адил түүний хойноос үсрэн Мизуг бүсэлдэг. Гэхдээ л Мизу хоёрыг нь маш хэлбэрээр цавчин устгадаг. Үлсэн хоёр нь түүн рүү дайрахад сүүлийн дайралтаас нь болтож чадалгүй доош унсан ч нэг гар дээрээ маш чадварлагаар тогтно үлдээж үлсэн хоёрын нэг нь дайрахад голоор нь яг л зайд сууж байгаа адил цавчиж hayдаг. Гэхдээ өөрөө хөл хаалтан доош ундагч нээх хайхтай бэрчдэггүй. Түүний хойноос Four Franks-ийн толгойлогч нь бууж ирээд чи миний жинхэнэ сэлмийг хүртэх хэрэгтэй болтой хэмээн сэлмээ сугалахад үзүүр нь хугархаа илдээдэг. Мизу сэлмийг хараад таньсан ч наад сэлмээ хаанаас сулгалсан юм гэхэд өнөөх нь ёдтой танил инээ дээр инээн одоо ч зөөлөн хിവэрэ байх шиг хэмээн маск авахад өнөөх нь цусд Чиаки байдаг.
Эхний дайрлалаар тэд тэнцүүхэн салж дахин өрөлт аван дайрцгаахад Мизүү нүднийхээ болонгаар нэг хүн чулууны ард өргөн орохыг хальт харахтаа анхаарлаа сарниулж хөвлийн хэсэгтээ шархацдаг. Чиакэж боломжийг ашиглан түүн рүү дайрахт нь Мизүү түүн рүү доошоо харсан чигтээ сэлмээ шидэн хороож түүнийг дуусгадаг. Ээжийн шиндөө цайс дотроос галаар дохиогоогүй болохыг ажиглан хараад Four Fangs хүртэл бүтлгүүцсэн болохыг мэдсэн болдоо харан зогсдог. Тулааны үед хадны ард орно өгцөн хүн бол таягнаас өөр хэм байх уу? Мизүүгийн замыг тосон зогсоож нэр хүндээ эргүүлэн авахар ирсэн тухайгаа түүнд хэлдэг. Мизүүж тэгвэл хүрээд ир хэмээн тэд тулдахаар гүөхд Мизүү шархаад ийлгүй ухаалдаж тайган түүнийг завчих гэж байгаагаар 2 дугаар анги маань өндөрлөдөг. За тэгэл лайк болон subscribe-а дараад хүлээж байгаарай. Дараагийн 2 ангид туудахгүй орох болно. Тэр хүртэл түр баяртай.